Сайн уу? Айхотынхоо подкастын 4-р дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. За энэ дугаараараа бид нар Монгол ардын дуу Гандан уулын цэцгээд нэг сонирхолтой түүхтэй дууны тухай ярилцахаар болсон. Энэхүү дуун дээр яг юуны тухай, ямархуу зүйлсийн тухай дуулдаг вэ? Бид хоёрын зүгээс яг уншиж судалсан зүйлс болон сонссон зүйлсийн тухай яриад өөрсдийнхөө мэдрэмж сэтгэлийг хуваалцахаар бэлдсэн юм аа. За Гандан уулын цэцэг энэхүү дуун болохоор энэ бол 19-р зууны сүүлчээр даа хүрээнд гарсан гэдэг юм лээ. Тэгээд энэ нь сонгот одоо нэг Инүүхэнд Богдуулын аманд Зайсангийн тэнд одоо нэг хөдөө аж ахуйн сургуулийн тэнд ингээд нар хажлын сүм хэмээх сүм байдаг гэсэн бөгөөд тэрхүү сүмд нь ингээд хөгжимчээ хийдэг гэсэн Гандуул хэмээх сайхан үзэсгэлэнтэй бүсгийн тухай ерөөхдөө ихтэй юм байлээ энэ нэг нь. Тэгээд Гандуул болонгот нэг цаашаа гараад одоо нэг уулнаас өнгөнгийн маш гоё үнэртэй цэцгнүүдийг авчирж тарьдаг байсан бөгөөд тэрхүү цэцгийг ингээд тариад тордоод явж явах үедээ нэг сайхан хархуутай уучраад түүнтэйгээ хамтдаа цэцгээ тариад өдөртөө ингээд хоёулаа хамтдаа цэцгээ услаад ингээд нөгөө цэцгнүүд нь маш гоёор ургаад тэгээд туулын бургасанд очиж ингээд өдөртөө хоолцоо хийж идэж уугаад ингээд өдрийг өнгөрүүлдэг байсан байх нэ. Тэгж явсаар нөгөө нэг Гандуул манд хүлхэн болоод ерөөхдөө төрөх төгөхийн үед нөгөө сайхан хархуун ирэхэ болсон гинэ. Амар муухай юм гоё юм муухай сэдвийг ингээд амар гоё юм ярьж ав шиг хэлдэг. Ирэхэ болсон гинэ. Ирэхэ болсон гэж шүү. За тэгээд Гандуул маа нөгөө нэг гарч ороход хэцүү болоод ерөөхдөө төрөх төгсөн төрч чадахгүй ингээд нилээд өдрийг элэсний эцээр лувсан цэрийн хэмээх юм мэрэгэн хүнийг залж авчраад тэгээд тэрхүү хүн нөгөө нэг Гандуулыг амарчхад арга чарга бүхнийг ашиглаад тэрхүү таасан гинэ. Тэрхүү хүүгийн төвдөн гэдэг бөгөөд амарчтаас нь хорчгсон өнөөх хархууны ирээгүй. Тэгээд ерөөхдөө ирээгүүд нөгөө нэг гомдоод гэх юм уу? Энэ дууны ихний бадг нь үстэй гэдэг юм лээ. Гандан уулын манд цэцэг яагаад ийгээд гандна вэ? Ганхарсан хоёр сэтгэл яагаад ийгээд гажна вэ гэд. Энэхүү яг ихний бадгийнхаа ерөөхдөө бол Гандан уул өөрөө зохиосон гэж ярьдаг юм лээ. Тэгээд үргэлжлүүлээд нөгөө нар хажны сумд хамтдаа хөгжимчээ хийдэг гэсэн хүмүүс нь үргэлжлүүлээд туйлын голын манд бургасан тунжирч найгаад байна уу да. Тохирсон хоёр сэтгэлийг туйлдна гэж айсансангүй гэд үргэлжлүүлээд болсон гэдэг юм лээ. Энэ дунд тэгэхээр зөвхөн Гандан уулын зүгээс ч юм уу те зөвхөн Гандан уул яг өөрөө зохиосон нөгөө бас үгүй баш тарж байгаа. Мэдээж хэрэг нөгөө олны ингээд амнаас ам дамжсан өөртөө нэмээд зохиосон тийм ээ яг хажуунаас нь харж исэн хүмүүс ч юм уу те хөндлөнгөө хүмүүс ч юм уу тиймэрхүү зүйлсээр ингээд бадгууд нь нэмэхэд нэмэгдээд бас олон төрлийн хувилбарууд бадгуудтай юм лээ. За ингээд Гандан уул маань амарчаад төвдөн хэмэхүүтэй болсон. Тэгтээ нөгөө нэг тэр хугацаанд төвдөн одоо ингээд лам болох одоо нөгөө гандан чавлан суух үед ерөөхдөө бол анх удаага гэх юм ингээд буцаж бараг ингээд нөгөө залуутайгаа ингээд таарсан гэж аахгүй. Тэгэхээр мэдээж хэрэг тодорхой хэмжээний цаг хугацааг өнгөрүүлсэн төвдөн гандан ингээд чавлан суухар болно тийм ээ. Тороош нэг нэлээд хэдэн жилийн дараа тэрхүү хугацааны өмнөх үед бол ерөөсөө ингээд уулзалтаж байгаагүй гэж байгаа юм. Тэгэхээр тэр үед одоо нэг юм гандан ингээд томхон юм хурал болоод тэр нь болохоор хаврын үйлрэл болсон билээ. Тэгээд тэр үед нь одоо нэг таарлсныхаа даруйд ингээд Гандан уул маань цастай уулын маань цасна цагаа болохоор ай хайланда чамаагаа орхихыг мэдсэн бол чавганц болох минь ай ялаа да. Хөл хүндтэй болохоор минь хүн дээрх сэтгэл төрөө юу дээ. Хүүгээ үтгэхээр ирэхгүй чинь хөгшин болоосаа гэж ай санагдана. Амар юм гомдлыг бидрэгдэж байна. Шууд зовж чинь ингээд амар цастай уулын маань цас цагаа болохоор ай хайланда. Тэгвэл бас тэр залууч бас новшин залуу шин. Новшин уу? Чамаагаа орхихыг мэдсэн бол чавганц болох минь ай ялаа да. За ингээд нилээд хугацааны дараа ингээд уулзалтж байгаа шүү дээ тийм ээ. Гэтэ өнөх залуу маань зүгээр ингээд Гандан уулыг эргэхээр ч юм уу эсвэл яг ингээд төвдөн хүүгээ хатахаар биш. Зөвхөн ингээд нэг нар хажуудын сүмд ингээд нэг Гандан уултай уулздаг тийм ээ эргэж тойрдог байх үедээ үлдээс нь тэр савхан уянга авах гэж ирсэн гэдгийм бэлээ. Тэгэхээр нэг дуучид нь олонгот ингээд нэг мэдээж хэрэг шоглсон тийм ээ одоо нэг тэр нар хажуудын сүмийн хөгжимчт нь тэрхүү ингээд нэг үйл явдлыг ингээд шоглсон маягаар нэг бадаг нэмж зохиосон нь сайхан хүүхний аяхтаа санаанд овоогүй залуу сар жил өнгөрөөд байхад цавхан уянга марцсангүй юу гэж тулсан байдаг л. Гэтэ амар угаад сайхан хүүхний аяхтаа санаанд овоогүй залуу сар жил өнгөрөөд байхад цавхан уянга марцсангүй юу. Тэнгүүд тэр цавхан уу ямар очиртай юм бэ? Ямар үнэтэй юм бэ? Сайхан хүүхнээс нь үнэтэй юу? Тэр магадгүй нэг тэгээд сайндаа ч биш те. Тэр ерөөсөө хүүгээ харах гэж ирээгүй байна.
Эхнэрээ харах гэж ирээгүй Гандан байна те. уулаа харах гэж ирээгүй зүгээр савхаа унгаа хэдэн жилийн дараа шүүгүүр. Тэгээ хитнэсрээ мартаагүй те. Сар жил өнгөрөөд ахад савхаа унгаа битсэнгүй юу. Тэнгүүд тэр савхаа өвн их хүнтэй өвн байж тээ. Үгүй тэгэхээр нөгөө талаас амар муугаас савхаа унгаас өмнө муутай ингээд байсан юм гэж амар муухай. Эсвэл зүгээр ингээд амар хайж явсандаа бантаад ирж чадахгүй юм магадгүй. Тэгээ бантсан ч гэсэн тийм сансан сэтгэлийг гүйцэх хэмжээний банталт байна гэж байх уу? Гэтэ энэ угаас сансан сэтгэлээс илүү банталт. Энэ залуу угаас новшийн залуу байсан байл та. Тэр зураг. Хоёр дахь удаа хэлсэн шүү. Хэрвээ хайртай байсан бол тэр олон жилийн хугацаанд хүүгээчтэй хайртай бүсгүйгээ эргэж ирэх байсан. Тэр зүгээр хайр биш түр зургийн үе эргэлж хорхол байсан. Тэнгүүд энэ саяны нэг бадаг байсан шүү дээ. Цастай уулын цасны цагаа болохоор хайлнаа. Чамаагаа өрхөхийг мэдсэн бол чавганц болох нь яалаа гэж гандуу бол зохиож дууссан байгаа шүү дээ. Тэнгүүд яг тийм цагийн юм те. Цагийн тус гэж яг яг нэг тэр хоёр анх болцож эхлэх нэг хавар маавар байсан. Тэ яг цэцэг тариалт ихтэй тэ. Тэнгүүд тарьж байгаа дэлгэрэл айгуу гой дэлгэрэл цэцэглээж явж. Намар болонгууд цэцэг хаагдрангууд тэр залуун ч гэсэн ирэхээ байх. Ямар муугай юм. Цагийн юм л байсан. Тэр зур юм. Цастай бол энэ цасны цагаа болохоор хайлнаа. Өгнөхөн цагийн тийм цагийн юм цагтаа тий одоо нэг цагаараа байдгүй хэлэг хөрөө байдгүй гэж нэрээ чамаагаа орхихыг мэдсэн бол чавган цолохны аяалаа да. Тэгэл энэ дууг бол гагц хөөд энэ гандуу бол гэдэг хүн зохиог юм шүү дээ. Тэр нар хашны сүмийн хөгжимчүүд болон тий ингээм хамтдаа ажиллаж байсан хүмүүс яг ингэ хөндлөнгөөс харж байсан хүмүүс бас нэмээд ингэ бадаж цоодсон ба. Нөхцөл байдлыг яг хажинаас харсан гэсэн үг шүү дээ. Байсан байхгүй тий. Хүний амьдралыг ажиглангуудаа ингэ дуу дээр улам дуу зохиож нэмээл тий. Одоо үеиг өдөр тавтай ш тэд нар чи ямар утас муц ингээд ухаад бид нар шиг ингээд олон цагийг ингээд зөвхөн ингээд ертөнцөөс тасраад өнгөрөх юм шиг. Одоо үед бол ингэж дуулах байсан байхгүй. Зөв коммент хийж байгаа. Чистэ нэр так тэ чистэ так шүү гэж үгэл. Нөгөө залуу нэрсэн юм штэ. Савхан унгаа авах гэж ирсэн гинэ гэж ярьж байна. Одоо тэгвэл тэргээр ингээд мем мэтрийгээд аштай мөр ингээд. За доо нь бол нэг ийм нөхөө. Тэнийг мартах чинь. Энэхүү домгийг нөгөө нэг хамтдаа ажиллаж хийсэн хөгжимчтэй нь ярьсан болохоор ерөөдөө илүү бодтой гэж бодтойгоор би бодтой байхаа гэж би найдаж байгаа. Тэгээд нөгөө нэг гандуу бол маань маш сайхан эмхтэй үсгэлэнтэй байсны дээр нөгөө нэг их ганган байсан гинэ. Тийм дээлнүүд нэм алтан мөнгөн юм товчтой байсан гэд. Тэгээ нөгөө нэг төрснийхөө дараагаар тэр сайхан алтан мөнгөн товчнууд нь байхгүй байгааг харсан. Хараад гайхсан нөгөө хөгжимчт нь асуусан. Төрхөөр ингээ нөгөө твдчих явах үед нь залсан лам нь ягаад ингэ хүл хүндтэй хүн алт мөнгөийг ингэ битээ байлгаж байгаа юм бэ? Баяж болдгүй маа. Хурдхан шиг дээш хугацаа тайлаанаад алт мөнгөө авч хаяа гэсэнд нөгөө сандраа товчоо тайлах гэсэнд сэнжин дийлэхгүй ангууд нь шууд товчны мулчихгүйсэн шууд сэнжээ тасцсан. Тэгээд түүнээс хойш ерөөсөө алт мөнгөн тэр товчнуудыг зүгтэлсэн гэдэг юм лээ. Тэгээд энэ хэсэгтэн зориулаад алтан товчны сэнжин яагаад игээд долроо вэ? Амраг хоёрын сэтгэл нь яагаад игээд гажаа вэ? Мөнгөн товчны сэнжин яагаад игээд долроо вэ? Мөрөөдсөн хоёрын сэтгэл нь яагаад игээд гажаа вэ гэж доосон байдаг юм лээ. Тэр хөгжимчтэн зохиод дуусан юм ч тийм бас амар ингээл хурц хурцтай аваад шууд ингээл гэл амар ингээл шууд өмнүүдийн ингээл бишэл хиний энийг ингээд мэдээж хэрэг чинь эмзэг сэдв болж таарж байгаа шүү дээ. Ууг нь бол тэнгуут ингээд дуу болоод ингээд амнаас амд амжаал яваадсан. Багхгүй. Тэнгуут нэр төрж байгаа хүн тийм хөлөм хүнтэй хүн тийм мөнгө зөгтөн. Би яг нэг хас мэдхгүй байна. Ямар ч чинь дуун дээр бичсэн тий би бас мэдж авч авах. За. Тэр лам нь жоох. Хэлээ дээлэдэл авъя дэр. Жохон зарчий надад шиг гэдэг. Энэ дууг болохоор яг нэг богдуулын энүүхэн эмтэйг ингээд энэ түүх маань бол холбоод байгаа. За тэгэнгүүт зарим судлаачид зарим энэ дууны тухай судалсан юм болохоор тэрэлжийн терапевтик тийм гандуу бол хэмэх уул багтбаж ярьдаг юм байна. Тэгээд түүнтэй болохоор нэг их холбогдол байхгүй гэж ингээд миний уншсан номнууд дээр миний судалсан дээр бол гарсан. Яагаад энэ домгийг би ингээд барьж авсан бэ гэхээр хамтдаа ажиллаж исэн хөгжимчд болох түүний дундаас нөгөө бидний сайн мэдх иш дулмгаа ингээд ерөөхдөө ярьсан гэдэг юм билээ энэ тухай. Тийм болохоор илүү ингээд би арай баттай юм болов уу гэж найдаж байгаа юм. Хамгийн ихний сонсож үзэх хувилбар маань аль хэний дууснаар юм санал болгох вэ? За яг нь бас нөгөө олон дуучид олон янзрал дуулсан байл л. Тэнгүүд жоо дээр үеийнхэр сонссон дэр хаа гэж. Тэнгүүд
Ардын дууны гарамгаа мастер дөрж дэрэмгээд Ааха. дууснаар сонсч үзээ л эхлээд. За хамгийн эхлээд за сонсоод үзье. За нэг юм хэлбэр ахны. Танд юу бодогдож байна уу? Одоо гэтээ энэ дуу ингээд чи санал болгосон шүү дээ. Гоё дуу гэдэг юм аа. Хандаа бол ийм дуу гэдэг юм аа. Тэнгүүд яг дууны хувьд сайхан тоол. Аха. Гэтээ миний байнга сонсоод байх дуу л биш л. Ааха. Тэнгүүд яагаад юм бол? Яг юу одоо цааш шинэ ямар хөө дуунуудыг тэрхүү байнга сонссон бэ? гэтээ ер нь бол зөвхөн өөрт таалагдсан өөрт ойрхон л дуунуудыг ер нь хэлчихсэн нь олон тахтай сонсож байгаа шүү дээ. Гэр бор харцгаа эрдэнэ цэцгүүн уртын сайхан хөрөмч юм уу те. Тэрийг сонсонгоо нэг авж байгаа мэдрэмж нь гоё идэг те. Тэгмэд энэ дуун дээр яг тийм мэдрэмж хүрхгүй те. Орж ирэхгүй болохоор нэг сонсох хүсэл төрөхгүй байгаа. Гэтэ дууны хувьд мэдээ сайхан дуу. Аха. Энэ дуу гэхдээ сая яг ингээд дорж дэрмгэн дууснаар ингээд сонсонгоо нэг тийм ялцчихгүй. Зөвхөн яг ингээд гандаа уулын дүүс туулаад юм шиг санагдуулж байгаа. Юу нэ гэхээр одоо нэг туулын голын мөргсөн тунаж хөрөөд байна да. Тохирсон хоёр сэтгэлийг туйлна гэж айсан юм байдаг. Тэгээ ингээд дуулж байгааг нь сонсоход ерөөсөө юм гандаа уулын дүүс тусан бол нэлээд юм хүлээлтээс нь өөр ааштай тэр хүлээсний залуу нь ингээд ямар ч хүлээснээс нь айгүй өөр ингээд орхиод явсан тийм ээ. Тэгээ бодонгууд ингээд нэг тийм гомдсон гэх юм уу буруу хүндээ итгэжтэй гэсэн нэг тийм өнцгөөс болохоор арай өөр дуулагдана да. Тэгвэл яг дорж дэрмгэн дүүс ингээд яг дуулсны сонсонгууд нэг тийм бас нөгөө хөгжимчдийнх нь нэмсэн өгнүүдтэй бас юм яг хөндлөнгийн хүний зүгээс дуулчих юм болоо та гэсэн бодлыг айгүйх төрүүлж байгаа юм. Би тэнд яагаад анх ингээд энэ гандаа уулын цэцгийг санал болгосон бэ гэхээр энэ дууг ингээд анх би яг юм алтан жаргал дуучны дууснаар сонсоод дараа нь яг Монголын гарч ирэх юм Баасан жав гүшийнхаа ингээд дуулж байгаагаар сонсоод тэгээ ингээд яг дандаа эрэгтэй хүмүүсийн дуусныг сонссон бол тэгээ дуулсны сонсож байгаа үед дандаа богино хэлбэр ардын богино дууны хэлбэрээр тэгсэн чинь дараад нь өөрийн төвөө дуучны дуусна болгонгууд ингээд уртын дууны хэлбэр тэгээ энэ хоёрыг ингээд сонсоод үзэнгүүт ерөнхийдөө бол ингээд нэг тийм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өнгө төрөх тийм ээ одоо нөгөө нэг юм намб илэрхийлэмж гээд бүтсэн айгүй нэг ялгаатай. Тэгсэн ч гэсэн тэрний цаана нэг тийм айгүй их тийм нэг алсын бодол гэх юм уу нэг тийм олон зүйлс ингэж агуулсан юм шиг санагдсан. Тэгээ би таныг ингэж сонсоод байдаг шиг энэ бол айгүй гоё юм биш үү гэж санал болгосон байхгүй. Тэнгүүд дуун сайхан дуулаад түүхэн жил сонирхолтой л. Тэнгүүд бас миний татснаар болохоор ханц сүрэн дуучны нэг дуусан өөр байгаа байхгүй. Сонсч үзье. Hãy subscribe cho kênh Ghiền Mì Gõ để không bỏ lỡ
Яагаад тэгээд дуусна та би хийнэ. Тэнгүүд энэ ханцрын дуучны дууснаар сонсонгууд над нэг юм хүрээ гэсэн юм амдаар гарч ирээд байгаа байхгүй. Хүрээ маягийн юм шигтэй. Аха. Тэнгүүд дууны нэг түүхтэй холбоод үзэхгүй яалч нэг даа хүрээ цогцсон гэдэг хүрээ те. Яг яалч нэг кино мөн дээр үзэж явах нэг хүрээ хөөгнөд хүрээ нэг иймэрхүү юм байнахтай нэг ингэсгээл болж идэг та гэж боддог. Энэ дээр бол хүрээ гэж авч байгаагийн гол танд бодогдоод байгаа гол шалтгаан бас шанс хөгжим байхаа. Тийм болов. Тэгээ шанс хөгжим их илүү их ингээд дан гэж дуурайх танд хүрээ юм уур амьсгал бодогдоод ич магадгүй. Бас тэгж бодож байна. Тийм ээ. Тэгээд олон нөгөө хүрээ маягтай яг тухайн үйл явдлын түүхийг ингээд бодонгоо. Бас байж байгаа мөнгөчмчтэй ороод бас байж байна гэж бодож байна. Тэгмүүд яг энэ ханцрын гойд болсноор сонсонгод яг тийм гандуу уулын зүгт болж байгаа юм шиг мэддэгдүүлж байгаа байхгүй бодогдож байгаа. Гандуу уулын цэцэг яагаад ийгээд яг нөгөө нэг ингээд гандаавэ их тийм би чамд итгэсэн штэ гэсэн нэг өнгө төрх ингээд сонсогдож байгаа юм шиг санагдаад байдгаа. Гандуу уул гэдэг. Нэрийн үзэнгүүд би нэг моолны тухай гэж бодсон байна. Гандуу уул гэдэг нэртэй бүсгүй байсан юм шүү дээ. Тэгээд тэр уулны гандан уул гэх тэнгууд нэг тийм уулны л тухайд болох нь л гэж бодсон та. Тэнгууд энэ чинь нөгөө гандуу уул хэмээх сайхан сэтгэлтэй бүсгүй. Сэтгэлтэй залуу хоёроо хамтдаа сэтгэлтэй залуутайгаа хамтдаа тэр нөгөө тарьсан цэцэгнүүд те. Тэгээд цагийн эрхэнд яаж тэр цэцэгнүүд нь гандсан бэ? Тийм ээ. Ганхаарсан тэр хоёр сэтгэл нь яаж ингэж гацсан бэ гэдэг энэ тухай үлэн байсан байна. За тэгээд хоёлаа энэхүү дугаараа дууч өөрийн туяагийн дуулснаа хэлбэрээр сонсоод дуусгах гоо да. Өөрийн туяа дууч юм. Бас гоё намтай болсон биш. Тий. Яа бүр чин дээр бүр ян гэж болоод очоод өстой янзтай.
Монголын ардын урлагийн тоглолт, морин хуурын музей, морин хуур урлаачийн урлаг нэг дороос үзхийг хүсвэл Жонон хар музейд 5 той морил. Манай хаяг Сансрын колонкоос Иймарт явах зам дагуу Эрцэнгагийн замын эсрэг талд Палазо офисын 101 дот. манай Монголын морин хуурын Жонон хар музей. Тэгээд ерөнхийдөө морин хуурын одоо үүх түүхийг судалж, за ер нь баримт материалыг судалж, цаашдаа бас морин хуурын одоо мэдээж хөгжил нь маш хурдтай явж байгаа. Тэгэхээр тэрэн дээр тулгуурлаж бид нэр одоо энэ музейг байгуулсан байгаа. Тэгэхээр энэ музейн одоо үйл ажиллагаа маань өнгөрсөн жилээс бол ингээд аль биесээр ингээд явж байгаа.